Хайвлог канамдруугаас мэдчилж байна. За өнөөдөр болохоор манай имлэг дээр хуучин дуу маань ирж Хуучны дуу. хуучны дуу гэдэг залуу маань ирээд нүдний шинжилгээ болон хураалтын имчилгээ авсан байгаа. Сайн байцгаана уу? Чамка байна. За өнөөдрийнхээ бичлэг тавтай морил. За би өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэхлээр та нар харж байгаа ажлаа би ажил дээрээ байна. Тэгээ та нартай өнөөдөр ажиллаа хийнгээрээ бас өнөөдөр манай имлэг дээр нэгэн жочин ирэх байхгүй юу? Тэгээ тэрний хадлаа та нартаа YouTube бичлэг болгож хүргье гэж бодсон юм аа. Тэгээ тэр жочин маань та нарын маань мэдэж байгаачлан энэ хүн байгаа. Хуучин дуу маань ирээд манай имлэг дээр болохоор нүдний цогц шинжилгээ болон нүдний хураалтын эмчилгээ өнөөдөр авах байгаа. Тэгээ та нартаа тэрийг гоё бичлэгээр хүргэе гэж бодсон. За тэгээ манай нүдний имлэг дээр болохоор нүдний нарийн цогц шинжилгээ, тэгээ болор солих хагалгаа, нүдний хараа тэглэх хагалгаа, нүдний өөх авах хагалгаа гэх мэтчлэн бүх төрлийн хагалгаанууд хийдэг болон нүдтэй холбоотой бүхэл зүйлийг хийдэг байгаа. Та нар маань манай имлэг дээр ирээд нүдэндээ онцлогоо хийлгээд, хараагаа тэглүүлээд бүх үйлчлэгийг авах боломжтой шүү. Тэгээд бас би байж байна. Тэгээ манай имлэг дээр яаж ирэх вэ гэж их асуусан байсан. Тэгээд цаг авч ирдэг байгаа. Заавал цаг авч ирэх ёстой. Тийм болохоор та нар манай энэ пэйж хуудсан дээр холбогдоод эртхэн цагаа авч үйлчлүүлээрэй. Манай энэ пэйж хуудас руу холбогдох юм бол илүү хурдан бас нарийн мэдээллийг авах боломжтой байгаа шүү гэж хэлнэ. Манай имлэг дээр бас одоо ивент зарлаж байгаа. Энийг юу вэ гэхлээр та хараа тэглэх хагалгаа буюу лашиг авах юм бол маш хэмнэлттэй үнээр авах боломжтой. Хэрвээ та тухайн өдрийн хагалгаанд орох эсвэл хагалгаанд орох төлөвлөгөөтэй байгаа бол урьдчилгаа 100 мянга үлдэх юм бол үзлэг гэх мэтчлэн бүх төлбөр нь үн төлбөргүй байгаа. Тэгээд хагалгаанд орох юм бол хэрэглэх ийм бүх төрлийн зүйлийг өнгөө танд өгдөг учраас та ирээд хараагаа тэглүүлэх боломжтой шүү. Өнөөдөр тэгээ бичлэгээ дуустал нүзээрээ нүдний нарийн цогц шинжилгээ болон нүдний хураалтын эмчилгээ ямар хуу аргаар авдгийг та нартай хүргэх болно. Тэгээд өнөөдөр хуучин хүү бид хоёртай хамт байгаарэ. 불편한 건 없으세요? 네? 네, 아직 없어요. 아직 없어요? 네, 알겠습니다. 한번 보겠습니다. 네. 현재 큰 불편은 없으시지만 그래도 이제 뭐 눈내장이나 현관변성 같은 거는 증상이 없이도 시작될 수가 있기 때문에 한 번씩은 매일에 한 번 정도는 정리해보고 그래서 검진 받아보시면 좋아요. 저희가 해봤는데요. 일단 시력은 지금 좋아요. 시력 1.0까지 나왔고 그다음에 안쪽에 연막성 치신경 좀 이상이 나는데 황반부라고 해서 제일 중요한 부분인데 깨끗하세요. 중시공간이 잘 되고 그다음에 시신경, 이게 시신경인데 시신경이 조금 많이 트여 있는 편이긴 합니다. 예, 시신경이 많이 트여 있는 편이긴 한데 이런 경우에는 이제 지금은 괜찮은데 녹내장 같은 게 좀 잘 올 수 있기 때문에 정기적으로 검사해 보시는 게 좋아요. Одоо чиний ингээд нүд чинь ингээд зүгээр одоо байгаа шүү дээ. Тэгсэн чигсэндээ чиний мэдээллийн судлалын ардлын хаана гэж жоохон тоогоор аваад байгаа байхгүй. Тийм болохоор энийг ингээд чиний нэг жил тутамдаа нэг удаа ядаж үзэх орж ирэх бол ингээд удаадаг юм бол нэг болор сайт чинь тийм залуу бас тохиолддог байхгүй зарах хөшмөж. Тийм болохоор ерөнхийдөө жилдээ нэгээс хоёр удаа ингээд үзэх орж байгаа гэж байна. 그다음에 시신경이 조금 다른 분들보다 큰 편이긴 하십니다. 호스톤이 한 번도 조금 더 내가 같아요. 왜냐면 녹내장은 초기에는 증상이 없어요. 증상이 없기 때문에 그냥 지나치게 되고 나중에 이제 이상이 생겨서 그때 발견되는 늦기 때문에 손상이 되는 거를 좀 미리 검진해 보시는 게 좋습니다. Ямар ч үтгэхгүй зүгээр нэг явдаг учраас ингээд хасаа жилдээ ядаж нэгээс хоёр удаа орсон хамаагүй гэж байна. 저 갔다 뭐. 네, 그렇죠.
자, 하나, 둘, 셋. Одоо битээр хураашилтын имчилгээнд орно. Манай хин хуучны дуу маань нөгөө нэг амар компьютер ингээ хийдэг гинэ тэгээ нүдэн амар Хураашсан байна. Хураашсан байна гэж харна. Их хураашсан байна. Хураашсан байна гэж энэ учраас хураашилтын имчилгээнд орно. 그래서 하시기 전에 보호렌즈 끼실 건데 그때 조금 불편하실 수 있으셔서 Мэдээ алдуулах нүдийн тусаалах гэж байгаа шүү да. Энэ болохоор нүдийг чи хамгаалаад дотор нь линз хийдэг байхгүй юу? Тэр жоохон эвгүй мэдрэг төрдөө. Тэрээс бол утгагүй. Нүдэнийгээрээ 네, 오렌지 추천할 거예요. 오렌지. 또 또 보시고 아래로 보실게요. 떠셔야 돼, 네. 떠셔. 떠셔. 이쪽. 이게 나서 매지나. имчилгээ яагаад орох ёстой вэ? Хураашилтын имчилгээ нь болохоор одоо нүд амар аргадаг, хурааштай тэгээ нүд нь улаагаа цатнадаг хүмүүс идэв шүү дээ. Тийм хүмүүс ингэ тэрийг мэддэг байхгүй юу? Тийм болохоор хэрвээ тийм шинж тэмдэг илэрч ивэл ирээд орсон гэдэг. Хураашаад агаад хамаал ирээд имчилгаарай. За манай хуучны дуу маань Солонгос улсад ирээд нэг суралцдаг оюутан байгаа. Өөрийгөө товчхон танилцуулах байлаа. За hi guys. Тэгэхээр Солонгос суралцдаг одоо нэг ирээд 2 жил гарантай болж байгаа. Тийм тэгээ чөлөө цагаараа Instagram дээр зүгээр ингээд бичлэг хийдэг, богино хэмжээний бичлэг хийдэг. Тийм залуу байна. Бүтэн нэр нь хэмлээ. Энэ бүтэн нэр болохоор Ган Төгс. Тэгээ Instagram-ын нэр нь хуучны дүү биш, бас хөдөөний дүү биш, хуучны дуу. Тийм хуучны дуу. Хуучны дуу юм биш манайхаа. Манай эмчиг тэрх болсон шалтгаан нь юу юм бол? Сая манай эгч нөө Монголоос ирсэн. Аха. Тэгээд уг нь хараагаа тэглүүлэх гэж ирсэн байхгүй юу? Аха. Хамгийн гол нь богино хугацаагаар 7 хоногор ирсэн. Тэгээд ирээд шууд нөгөө хараагаа тэглүүлэх биш. Сүүлийнхээ өдөр хараагаа ингээд тэглүүлэхээр ингээд өдрөө сонгоцсон байсан чинь нэгт цаг богино, хоёрдоод нөгөө цаг богино одоо маргааш явах байхгүй юу? Тэнгүүд өнөөдөр хагалгаандаа орчвол маргааш явах болохоор жоохон айцтай байна гэд. Тэгээд бид хоёр хагалгааныхаа цагийг цуцалсан. Аха. Гэтэ ерөнхийдөө бол хагалгаан маань болохоор удаан гам барьдаг, хурдан гам барьдаг гэж хоёр янздаг байхгүй юу? Тэгээ хэрвээ цаг хугацаа давчуу байх юм бол хурдан гам бариад нөгөө хурдан идэвхнээс орж болдог байгаа шүү. Их чинь хагалгаанд орохоос айсан шалтгаан юу юм бол чи юу гэж бодож байна? Айсан шалтгаан уу? Яг нь одоо нүд чинь яг нүг хүний бүр яг гол эрэхтэн штэ. Тийм болохоор л айсан баг та. Тэгээ бүр сүулдэ юу яагаадсэн штэ. Би ламаас асууя гэдэг юм штэ. Би өдөр судар ламаас асууя гэдэг. Тэгээ яхаарахгүй би тэр нөө цаг авцсан байсан болохоор за тэгвэл хоёлаа ингээ юу яа имлэг рүүгээ ороод очиж уулзаад тэгээд ядаж би бас өөртөө нэг те. Би яг жилийн өмнө буюу 8 сард бас шинжилгээ авч ирсэн байхгүй юу? Тэр үед миний нүднүүд ингээ бүгдээрээ одоо ямар ч асуудалгүй байна гэж гарч ирсэн. Тэгсэн чинь сая болохоор ерөнхий зүгээр байгаа ч гэсэндээ яг угтаа буюу нүдний арын зургийг авахад асуудал гараад ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг яхаар өнөөдөр нөө цаг авцсан болохоор бас шинжилгээнд ороод үзсэн. Тийм тэгээд хараа сайн гэж яваад иж болохгүй ямар ч тач ирээд хаяад үзлэгт орж исэн хамгаагүй чухал эдэн шүү гэж хэлмээрээ. Тэгээ манай гарант нүдний эмхийг сонгох болсон шалтгаан нь юу юм бол? Instagram-аас чамайг хараад. Instagram-аас өөрийгөө хараад тийм. Тэгээд энэ охин энд ажилтсан байна да, тэгдэм байна да гэд тэгэж харж байгаа л. Тэгээд нөгөө юун дээр Facebook дээр юу яваад байсан? Бичлэгнүүч яваад байсан. Ааха. Тийм. Бингүүт нь за окей гэ. Тэгээд чатжээл цаг аваад ирсэн чи ихч бүтлгүүтэл би амжилттай байлаа. Манай Facebook пэйж хуудас маань энд гарч байгаа юу байгаа. Ийш ороод Энд байна. Болтогоорой. Чамд ойрын үед ингээд нүдэнд чи ямар нэг одоо төвхтэй ч юм уу тухгүй байдал үүснүүд. Би нөгөө сүулт яхаарахгүй нөгөө амар олон цагаар бичлэг хийгээд тэгээ утас их оролдоод байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ ядгаа хичээлтэй үед ч юм бол iPad амар их оролдож штэ бид нар. Тэгмүүд ингээ аргаад байсан байхгүй яг ингээ хүрээгээр ингээд нэг аргаад тэг яг одоо энэ сувгны энүүгээр ингээд амар захтнаад тэгээ байсгээл нүдээ ингээл майжаал яг яах гээд байгаа нь мэддэхгүй. Ер нь бол тэгээд аргаал байсан. Тэнгүүт нь тэгээ за нөгөө нэг сумаар хоёр толоо буудна гэдэг шиг тэгэл ирээл. Орсон байгаа.
За тэгээ хоёулаасаа эмчтэй үзүүлсэн чи эмч маань их хуурайшилтай, хуурайшилтын имчилгээнд ороо гэдээ хоёлоо орсон шүү дээ. Тэгээ хуурайшилтын имчилгээнд орсны дараа чамд ямар сэтгэл төрж байна? Одоо л амар тухтай. Тэгээ одоо л миний нүд ингээд айгүй тухтай. Тэгээ хуурайшилтын имчилгээ чи өөрөө нэг удаад идэх юм билээ шүү дээ. Яг хуурайшилтын имчилгээ гэдээ ярихаар яг хүмүүс ингээд амар урт хугацаатай болно гэж эсвэл ингээд амар сүртэй зүйл байх байх гэж боддог. Эсвэргээрээ ингээд амар жоохон тухтай байдлаар тэг яг энэ салонд бараг арьсны үйлчлэгээ авч байгаа юм шиг тухтай байсан. Тэгээд одоо өвдөхгүй ч гэсэндээ тухгүй мэдрэмж төрөх байхтаа гэдгсэн чинь ер нь бол тухгүй мэдрэмж гэсэн бараг төрөөгүй. Тийм. Ер нь л давгүй байсан. Хараа тэглэх агалгаа сонирхож байгаа хүмүүс ингээд хаяада айгаад ч юм уу эсвэл хараа тэглэх талаар ингээд сонирхож байгаа хүмүүстэй чи ингээд хандаж хэлвэл юу гэж хэлмээр вэ? Тийм. Угаасаа яг хараа чи өөрөө хүний гол эрхтэн. Тэгэхээр ерөөсөө л одоо ичид санаа зовхгүйгээр яг тухайн эмнэлгийнхээ Монгол ажилтнтай бүр ингээд сайн холбогд. Яг Монгол ажилтан чинь өөр чи ямар зөвлөгөө өгнө, Монгол ажилтан чинь өөртөө чи яаж хандан тухайн эмнэлгийн одоо үйл ажиллагааг тийм байна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр ерөөсөө одоо хэлгүй бол Монгол ажилтнтайгаа шууд холбогдоод тэгэл одоо энэ чухал хэрэгтэй юм чинь эмчлүүлсэн л дээр. Одоо тэгээд нөгөө сая танаа пэйж, Instagram-ийн пэйж болсон дээр чинь байсан чинь эм чинь 17 жилийн туршлагатай. Тэгээд тоног төхөөрөмжүүд нь бүгдээрээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй тэгээд харсан чинь гадаа бол баг 5 6 монгол хүмүүс байсан шүү дээ. Тэгмээ энд Монгол одоо ажилтан гэхэд бүртэл бас хэд ажилтан ингэж ажилтдаг. Тэгэхээр яхааргүй Монгол ажилтантай байгаа нь одоо яг оюутан бидний хувьд бол нэгт давуу талтай. Хоёрт эмчийн туршлага байна. Гуравт хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж байна. Тэгээд угаасаа зүгээр шинжилгээнд орохоос ахуулаад бүх зүйл яг ингэ мэдрэгддэм байна. Одоо яг өмнө нь суусан хүний дараа та суухад тухайн тоног төхөөрөмжийг арчиж өгч гин үү, яаж гин, ийж гин гэдгээс нь угаасаа шууд харагддэм байна. Тэгэхээр ерөөсөл тоног төхөөрөмж, эмчийн туршлага, тэгээ Монгол ажилтны харилцаа. Би байгаа шүү. Тийм байна. Чимка байгаа юм байна. Кевэлнээс болон гараад нүдний эмнэлгийн манай хоёр эмч болон надад зориулж үг хэлвэл. За тэгээд тэгээ ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн өрөө яа. Тэгэл ер нь хүн тэгээд сэтгэлийн амар амгалан байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр ажилтан л амжилт хүсье. Тэгээд сэтгэл санаа нь ерөөсөө зовнилгүй амар гоё амьдраарай. Тухтай тий ам дээрөө сайхан амьдраарай л гэж хэлээ да. Тэнгүүт одоо зүгээр шинжилгээ авах ч юм уу эсвэл яг иймэрхүү нүдний хуурайшаад одоо нүдний хуурайшилтын эмчилгээ авах ч юм уу эсвэл хараа тэглүүлэх ч юм уу ямар нэгэн нүдний холбоотой асуудал авах юм бол тэгэл Instagram дээр Chemka гэж хайхад черритэй. Яг л черринээс шалтгаалж Chemka гэдэг. Уг нь Chemka чиний. Черри шиг охин байна. Айгу черри шиг охин байна. Тэгэхээр холбогдоод тэгээд нүднийхээ асуудлыг шийдээрэй. За тэгээд өнөөдрийн маань бичлэгтээ хамт байсанд маш их баярлалаа. Тэгээ хараа тэглэх хагалгаа сонирхож байгаа болон нүдэндээ анхаарал тавьмаар байвал манай хүн бэжээр холбогдоод надтайгаас холбогдоод манай эмнэлэгт хурж ирээрэй гэж хэлмээр байна. Манай эмнэлэг дээр ирээрэй. Баярлалаа.